За хувь хүний хувьд бол та бүхэн мэдж байгаа нэг ахуйн сод гэж байдаг. За тэр ахуйн содыг бол бид нар яах боломжтой вэ гэхээр бүлээн усанд найруулад тэгээд өдөртөө хамар амныхаа хөндийг бол зайлах боломжтой. За угаасаа манайх дээр үеэс монголчууд маань жамцтай хужиртай усаар хоол амаа маш их зайлдаг байсан. За энэ маань өөрөө эргүүлээд нян бактерийг бол бас буцаад устгадаг тийм өөрөө сайн эффекттэй байна. За эрүүл мэндийн яамнаас өгж байгаа зөвлөмжөөр бол мөн олон улсын байгууллагуудын өгж байгаа зөвлөмжөөр бол ямар ч үс нэг 15 минут тутамд бол халуун бүлээн уу гэж зөвлөд байгаа. За дээрэс нь боломжтой үеэр давтамжаар нь тэрнээс их холдуулдаггүйгээр хоолоогоо ер нь бол зайлаад тахад бол бас өөрийгөө хамгаалах бас боломжтой юм байна гэсэн.